сайн байцгаана уу? Миний Уука Нана YouTube channel-ыг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За би Уука Нана YouTube channel-ыг ер нь нээснээсээ хойш бараг 2 3 жил ер нь болж байгаа байх. За ер нь бол яг ямар channel вэ гэдэг нь бол тийм тодорхойгүй байсан баг. За миний хувьд бол яг YouTube channel нээсэн бэ гэвэл амьдралынхаа яг special буюу онцгой өдрүүдийг тэмдэглэж өнгөрүүлэх зорилгоор тийм vlog бичлэг хийхээр бол төлөвлөн өөртөө бас дурсамж бүтээе гэж бодоод YouTube channel-ыг нээсэн байдаг. За өнөөдрөөс буюу ер нь 2025 онд шинэ зорилт бол тавьсан байгаа. За тэр нь бол альбисаар өөрийгөө танилцуулаад за тэгээ цаашдаа бас өөрийнхөө мэдих хэмжээний зүйлүүдийг бас танилцуулаад явхаар болсон. Тэгэхээр магадгүй яг өмнө нь бол зөвхөн өөртөө зориулж ирсэнаар YouTube channel-аа ашиглаж исэн бол одоо миний channel-ыг үзэж байгаа хүмүүстээ зориулсан бас ингээд өөрийн туршлагаасаа хуваалцсан мэдээллийг хүргэхээр ингээд зорж байна. Яг аль биесээр ер нь боловсролын мэдээллээр хангахаар энэ channel-ыг ашиглахаар болсон байгаа. Тэгээ өөрийгөө танилцуулахаас ер нь хэлье. Намайг Намхаа Өвгтэй Лавгдулам гэдэг. За миний мэрэгжил бол олон улсын харилцаа, хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын харилцаа мэрэгчлэр төгсөж байсан. За одоогоор бол олон улсын боловсролын зөвлөхөөр ажиллаж байна. За өмнөх нэг жил бол Солонгосын боловсролын зөвлөхөөр ажиллаж исэн бол яг одоо Ирландын ахлах боловсролын зөвлөх албан тушаалтаагаар одоогоор ажиллаад амьдраад явж байна. Ажлынхаа хажуугаар бол бизнесийн удирдлага, хүний нөөцийн чиглэлээр суралцж байгаа. Ер нь давхар сурч байгаа гэсэн үг. За тэгээд боловсролын зөвлөхөөр 2 жил ажилласан хүний үндсэн дээрээс тулгуурлан бас боловсролын талаарх мэдээллийг өгье. За ер нь гадагшаа сурах хэр байдсан бэ гэдэг талаарх мэдээлэл зөвлөгөөг өгөхөөр одоо цаашдаа өөрийнхөө channel-ыг ашиглахаар болсон. Тэгэхээр аль болох энэ мэдээллийг нэгдэх өдөр болгон оруулахар төлөвлөж байна. За энэ удаагийн бичлэг бол хамгийн ихний бичлэг байх болно. За би яг одоо Ирланд улсаас суралцахаар төлөвлөж байгаа залуустай зориулсан зөвлөгөө мэдээллийг өгье. За бас мэдэхгүй маш олон хүмүүс байгаа байх. За Ирланд улс руу ер нь хэлний бэлтгэлээр явж байгаа оюутны тоо одоо жил ирэх тусам өсөж байна. Үүнтэй холбогдуулан Ирланд улсын одоо яг тэр болцол нь яг юу байгаад нийт зардал нь ер нь хямдхан юм уу? Хямдхандаа яг хэдэн төгрөг байгаад хүмүүс одоо хамгийн ихээр зорчоод байна гэдэг талаарх мэдээллийг хүргье. За Ирланд руу хэлний бэлтгэлээр 8 сарын хугацаанд явдаг. За үүний яг 6 сар нь хэлний бэлтгэлийн хичээл ордог. За сүүлийн 2 сар нь юу ажил хийж болно. За өөрийнхөө яг боломжтой үеэрээ ажиллаа сураад авах боломжтой орн болж байгаа юм. Тийм учраас хүмүүс хэлний бэлтгэлээр яваад байгаа. За мөн бакалавр магистраар одоо бусад Европын орныг бодвол одоо Австрали, Америк, Англиг бодвол хамаагүй хямд байдаг. Тийм учраас хүмүүс Ирландын хэлний бэлтгэлнийхт явж байгаа 2-т үргэлжлүүлээ шууд бакалавр магистраар суралцж байгаа гэсэн. Шууд бакалавр магистраар суралцдаг оюутнуудын тоо ч гэсэн харьцангуй бас нэлээд нэмэгдэж байгаа. Тэгэхээр Ирланд бас үнэхээр боломжтой орн байгаамаа. Мөн хичээл хийхийн хажуугаар яг бусад улсууд ч гэсэн ер нь 7 хоногт 20 цаг ажилладаг. Гэхдээ Ирланд улсад ер нь 20 цагаас 40 цагийн хооронд бол хангалттай ажиллах тийм боломж нь бол байгаад байдаг. За тэгээд уур амьсгалын хувьд бол ер нь бороо их ордог, нэг чиглэг бүрхэг за тиймэрхүү улс байгаа. Ер нь бол зарим хүмүүс бол нэлийн судалгаатай байгаа байх. Тэгэхээр Ирланд руу яг хэлний бэлтгэлээр одоо 40 гаруй сургуулиуд байна. За бакалавр магистрийн бас маш олон сургуулиуд байна. За Ирланд руу насны хязгаар байдаггүй. Насны хязгаар байдгүй нь маш том давуу талтай. Одоо хамгийн ихтэй ер нь бол 53 настай хүний виз амжилттай гарсан байгаа. За тэр нь бол нэг том давуу тал болж байна. За бүрдүүлэх бичиг баримтын хувьд гэхэд маш амархан байдаг. Бусад одоо улс оронд материал бүрдүүлж исэн хүмүүсийн хувьд бол Ирланд улс нь үнэхээр амархан материалтай. За тэр нь бол маш давуу тал болж байгаа. За тэгээ виз гаргалтын хувь нь өндөр 98%тай. Ер нь бол одоо Ирланд руу зулчиж байгаа байгууллага дээр очиод мэдээлэл авах юм бол ихэнх нь 98%тай гэж байгаа. Тийм учраас Ирланд улс руу зорих хүмүүсийн тоо маш их болж байгаа гэсэн. Виз нь маш сайн гарч байгаа учраас Ирланд руу тэгвэл хамгийн хямд төлбөрөөр англи хэлийг сурья гэх тээ. За англи хэлийг бол даяаршиж байгаа учраас одоо англи хэлийг орчинд нь очиод сурвал ер нь хамаагүй илүү байдаг. За Ирланд нь бол 32 мужтай. Гэхдээ хүмүүс бол яг Даблин нь бол нийслэн Даблин руу нь явж гин. За цаашлаад Корк, Лимерк, Галвей, Ватерфорд хотууд руу их зорж байгаа гэсэн үг. За Даблин нь нийслэл нь учраас ер нь бол төв нь. За тэгээд
хүн ам ихтэй жижигхэн газар нутгийн хувьд бол яг Даблин нь бол маш жижигхэн, маш олон залуучууд, маш олон хүмүүс олон улсаас Ирланд руу хэлний бэлтгэлээр ингээд очиж байгаа. Тэгэхээр Даблин нийслэлт нь анханасаа учраа олъё гэсэн хүмүүс маань Даблиныг сонгодог. За илүү жоохон үзэж харах зүйл ихтэй гэвэл Корк хот байдаг. Корк хот нь бол эртний хот гэж нэрлэгддэг. За барилга байгууламжийн хувьд ч гэсэн эртний барилгатай байдаг. Тэгэхээр илүү үзэж харах юм ихтэй Даблины бодол газар нутгийн хувьд бол бас арай жоохон том байдаг учраас байгалийн үзэсгэлэнт газрууд бол их байдаг. За дараа нь чихэн Лимерк буюу яг Ирландын 3 дахь том хот болох Лимерк. За одоогоор бол нэг 200-аад монголчуудтай. За тэгээд илүү чийл, тайван, хүн ам багтай газар бай гэвэл яалтчгүй Лимерк хотыг сонгосон нь хамгийн зөв сонголт болно. За тэгтээ Лимерк руу очиж байгаа оюутнуудын тоо бол сараар бол нэмэгдэж байгаа. Тэгээ сургуулиудын хувьд ч гэсэн маш олон. Galway гэдэг хот байгаа. За тэр хот нь бол орчин үеийн хот болж байгаа. Одоо бол яг Монголын 10 оюутан л зөвхөн энэ Galway хот дээр байгаа. Орчин үеийн хот учраас бас ингээд үзэж харах юм илүү сонирхолтой болж ирдэг гэсэн үг. За одоогор миний мэдээлэл нь ийхүү байна. За удахгүй би бас Ирланд руу явна. Тэр үедээ та нарт илүү бас бодит мэдээлэл хүргэх болно. За тэгээд Ирланд руу өөр сонирхсан асуулт байвал комент хэсэгт үлдээж болно. За тэгээд миний энэ анхны боловсролын зөвлөгөө бичлэгээрээ Ирланд улсыг онцлон Ирланд улсын талаарх хэлний бэлтгэл бакалаврыг танилцууллаа. Тэгээд миний эхний бичлэгтээ хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая.